За түүнчлэн эдийн засгийн байнгын орооны хуралдааны үеэр гадаад худалдааны эргэлтийг сайжруулах чиглэлд элчин сайд нар хангалттай ажиллаж чадахгүй байгааг эдийн засгийн хөгжлийн сайд гандан мөргөндлөө. Энэ нь гадаад харилцааны яам ажлаа сайн хийхгүй байгаагийн тод жишээ хэмээн тайлбарлав. Энэ гадаад харилцаагаа бид нар эдийн засгчулмаар юм блэ. Одоо жишээлбэл Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол тэр Японы элчин сайдыг жилдэн татдаг байх хэрэгтэй. Тэр Осакагийн консул гэдэг нөхөр юу хийж идэв? Тоглоом биш шүү дээ. Ерөөсөө Японд байгаа элчин сайд ажил хийдэггүй, гадаад яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл дээр бид нар нэвтэрч чадахгүй байна. Тэгэхээр нэг бол Монголын барааг зардаг бай, эсвэл тэрийг татан буулгах гэдэг ийм шаардлагыг тавина. Европын холбоо ч адилхан. Европын холбоонд одоо их л айхтар дипломат харилцааг хийгээд байдаг. Хэдэн дарга нар очихоор үйлчлэгээс өөр ажил байдгүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй. Эсвэл Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэж үүрэг өгөх хэрэгтэй. Би бол Оросын холбооны улсад суугаа элчин сайдад ийм л үүрэг өгнө. Магадгүй эх оны төсөв ярих үед энэ гадаад харилцааны зардлыг ирнэ 20-30%-аар бууруулах шаардлага бол байгаа байхаа. Энэ бол одоо бүх төвшөнд яригдах байх гэж би харж байгаа.